За ингээд яг ерөнхийлөгчийн тангараг өргөөд 2 жил болж байна. Энэ хугацаанд бол бас одоо хөрш орнуудын төрийн тэргүүнүүд мөн бусад одоо улсын төрийн тэргүүнүүдтэй уулзаад Монгол орны хөгжил цэцгэлд гэрээ хилцээргээд энэ удаадаа бол энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн урилгаар ирээд 3 хоногийн хугацаанд нэлийн ажлыг амжууллаа. Тэгээд энэ амжуулсан ажлууд дотор бол Монгол улс Америк улсын хооронд стратегийн түншлэлийн хэмжээнд буюу одоо том одоо дараагийн асуудлууд руу ороход юм бэлэн боллоо гэж. Тэгээ мэдээлэл авсан учраас би юу гэж бодож байна гэхээр асуулт хариулт та бүхний сонирхсан асуултууд бол давцахгүйгээр асуулт хариулт руу орвол яасан бэ гэсэн юм бодолтой байна. Тэгвэл за Нью-Йоркоос энэ уулзалтыг танд уулзгаад хурж ирсэн байгаа. Мэдэн дээр таны Трамптай уулзах явал харлаа. Тэгээд өнөөдөр их чухал асуудлыг 2 орны маань ерөнхийлөгчд хэлсэн. Стратегийн түншлэл гэдээ ярьлаа. Та энэ дараагийн одоо 2 улсын харилцааны гарч байгаа шатын утга агуулгыг юу гэж бодож байна? Мөн одоо Кашмир Монголын бараа бүтээгдэхүүнийг Америк нэгдсэн улсын зах зээл татваргүй оруулахын хуулийн төсөл явагдаж байгаа юм байна. Энэ төсөл одоо ямар шатандаа явж байгаа юм бэ? Үнэхээр батлагдсан юм уу? Эсвэл одоо батлагдах шатандаа явж байна уу гэж 2 асуулт асуух гэсэн. Батлагдах шатандаа явж байгаа. Тэгээд энийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч дэмжиж өгөөч гэсэн уулзалт явж байгаамаа. 2 улсын харилцааны дараагийн гарсан шатны дараагийн буюу стратегийн гэж байгаа нь бол үндсэндээ технологийн том хөрөнгө оруулалтуудыг Монгол оронд хийгээч. Энэ бол стратеги юм аа гэсэн юм утгатай. Энд одоо төр засгийн удирдлагаас одоо их хурлын 2 гишүүн явж байна. Энэ улс орноо хөгжүүлэхэд нэг жаахан нэг санаа, нэг бодолтой баймаар юм шиг санагдж байна. Хоёрын хоорол гишүүнээ, наран туяа гишүүнээ, 2 өөр намын гишүүн сууж байна та хоёр. Би одоо өөртөө телевизтэй үргэлж зурагт хардаг. Ярина. Тэр одоо бас энэ асуудлаа ер нь нэгэн үзүр сэтгэлээр энэ одоо хятад ямар янзтай хөгжиж байна уу? Занзиаминаас гисүүлээд одоо хуужинтаа тэгээд одоо энэ Си Цзиньпин одоо ингээд уламжилд ингээ хөгжүүлэх юм. Манай орн бол тэгж чадахгүй юм аа. Энэ улс орноо одоо нэгэн үзүр сэтгэлээр ганцхан цэгт очиж одоо тэр асуудлаа чиглүүлмээр санагдаж байгаа юм. Энэ одоо газрынхаа дорох энэ их баялагтай жишээлбэл одоо өмнө говийн цогцсийн нүүрс гэхэд дунд говийн нутаг хүрч 300 жилийн нөөцтэй гэж байгаа. Энэ их баялагтай байж ингэж одоо ядуу зүдүү амьдрчээж миний сүүлийн одоо нэг авсан тоогоор бол 907 мянган хүн одоо ядуу амьдралтай байна гэж байгаа. Тэгээд одоо нэг хэсрэн тасраа гараа ивчсэн. Дундад давхар бол байхгүй болсон. Философи үүднээс авч үзвэл дундад давхар одоо авч явдаг гэж байгаа юм. Ер нь доотлыгаа. Одоо та нар бол мэдчил байгаа. За бүгдийн ямар маглан айлтгая. Ингээд энэ түүхэн айлчлалыг хийж байгаа ерөнхийлөгчдөө маш их баяртай байна гэж хэлмээр байна. За тэгээ бусад энэ ирсэн хүмүүстээ одоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд Чикаго хотоос Монгол төвийн үүсгэн байгуулагч Монгол төвийн тэргүүн Насанбатын Батсангал гэдэг хүн хүрэлцэн ирсэн байна. Тэгээд ямар ч байсан миний хувьд нэг хүсэлт байгаа. Энэ хүсэлт маань бол Чикагогийн эргэн тойронд 5 муж 6 муж тэгээд нийтдээ 10-аас 15 мянган монгол иргэд оршдог. Тэгээд энэ дээр бол одоо консулын хэлтс маань жилдээ 2 удаа очдог. Элчин сайдын яамнаас томилдог. Үнэндээ тэр бол хүрэлцээгүй байдаг учраас сүүлийн одоо 3-аас 5 жилийн нэг одоо бүхэл объектэд биднээс энийг санал болгоод нэг консулын хэлтстэй болгож өгөөч гэж явж байгаамаа. Тэгээ өнөөдөр би одоо энэ төрөлцөн ирээд 10 гаруй мянган монголчуудын төлөөлөл болоод энэ асуудлыг нэг нааштай шийдэж өгөөч гэж хүсэж байна. Ерөнхий консулын газар нээх тухай асуудал бол элчин сайдын яамнаас боловсрогдоод гадаад яамд очсон байж байгаа. Гадаад яамны энэ жил хийх ажлын төлөвлөгөөнд нь тусцсан байна лээ. Одоо бол ерөнхий консулын газар нээх асуудал бол заавал улсын их хурлаар хилцэгдэж тогтоол гардаг. Тэрийг хүлээж байгаа. Төсөв мөнгөний бол бид нар одоо байгаль зөвхөн багтаж зохицуулнаа гэсэн юм санал тавьсан байж байгаа. Өнөөдөр бол их монгол хүмүүсийн хувьд их чухал
зүйл болж байгаа шиг байна. Америкийн нэгдсэн улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон гэдэг бол энэ миний ойлгож байгаагаар бол агуулгын хувьд энэ бол маш чухал зүйл гэж бодож байна. Тэгээд нэг хүсэлт байх гэсэн юм аа. Одоо манай охины маань хүсэлт байгаа. Энэ манай охин Монгол улсын одоо спортын гимнастикийн 2 удаагийн авраг. Тэгээд спортын гимнастикаар 4 наснаас эхэлж хичээллээд явсан. Тэгээд сая нөгөө сошиалоор их нэлээд шуугч ах шиг байна. Тэгээд хэвлэлээрч гарч ах шиг байна. Спортын одоо манай Монгол улсад нөгөө ганцхан одоо спортын гимнастикийн заал байдаг. 77 оноос хойш одоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэдэг жаах шиг байлаа. Тэгээ өдөрт бараг 10 гаруй нээлжээр хүүхдүүд хичээлдэг. Тэгээ тэр заал маань бол ер нь маш хангалтгүй одоо агаар салхи тэгээл багш нар нөгөө одоо хүүхдүүдтэй сурах тийм боломж бол маш ховор байдаг. Тэгээ одоо ерөнхийлөгчийн тамгын газрын бас дарга байгаа хүсэл тавих гэсэн юм аа. Та хэд энийг нэг анхааралтай аваад тэр асуудлыг нэг шийдээ тэр заалыг нэг одоо стандартын түвшинд дэлхийн стандартын түвшинд арай хүрэхгүй маа гэхэд нэг боломжийн хэмжээнд ингээ анхаарал тавиад тэрийг одоо засварлаж өгөөч гэж хүсэх гэсэн юм аа. Баярлалаа. За сайн байцгаана уу. Юуны төрөнд ерөнхийлөгч болон элчин сайд тэгээд энэ их хурлын гишүүдтэй өнөө оройг ийм гоё ивент байгуулж байгаад их баярлж байна. Тэгээд орой мэндийг хүргэе. Тэгээ бас өнөөдөр ерөнхийлөгч маань Монгол улсын ерөнхийлөгч маань Америкийн ерөнхийлөгчтэй уулзаад бас түүхт ийм гоё уулзалт болсон би их баяртай байгаа. Залуу хүний үүдээс бол ер нь бол хамгаалалтай л гэдгийг харуулж байна. Миний одоо асуулт гэхээр юу вэ гэхээр би одоо дөнгөж сая коллежид төгсөө одоо 3 жил болоод өөрийнхөө мэргэжлээрээ ажил хийж байгаа. Тэгээд гол нь залуучууд маань манай найзууд аягүй хэлдэг л дээ Монголд ажлын байр авахгүй нь Америкт гоё идэг үү гэл аягүй асуудаг. Тэгтэл яг Америкт хурж ирэхээр яг ажлын байр тэгэж хурдан олддоггүй л дээ. Тэгээд Монголдоо тэд нэр чинь бас ингээ мэргэжлэрээ ингээ ажиллаж байгаа. Тэ дээрэс нь одоо энд ингээ ерөнхий боловсролыг энэ их сургуулиудаас авч байгаа залуучууд маань Монгол очихоор бас ажлын байрг болцсон. Тэгээд тэрнэр одоо энэ төргийн бодлого гэж юу байгаа вэ те? Энэ залуучууд дээр ямар нэгэн ийм solution байвал баярлахаар л юм байна. Сайн байна ерөнхийлөгч юу? Таныг маш их дэмждэг. Тэгээд Монгол яллаа гэдэгтээ маш их санал нийлдэг хүн байна. Намайг үлдээ сайхны ягчин гэдэг. Би өнөөдөр танаас юу асуух гэсэн гэхээр энэ дандаа л асууддаг асуудал л та. Офшор данстай хүмүүсийн хизээ одоо тий зохиох ёстой шийтгэлийн нөгөөд хизээ Монголдо валюта буцааж оруулах вэ? Яагаад гэхээр одоо жишээ нь би Сингапур 5 жил амьдарсан, Америкт одоо 3 жил амьдарч байна. Ингээд өөрийнхөө ингээд хэмжээнд хөөрхөн ингээд хөдөлмөрлөөд Монгол руугаа валюта оруулдаг л та. Ингээд цалингаасаа. Тэгэхээр одоо тэр оруулж байгаа валют чинь буцаагаад ингээд офшор данс нэгээд гаргаад одоо манай Монголын төгрөг гэж одоо бараг цааснаас хямдхан болчиход байна. Та энэ асуудал дээр биднэрт нэг жоохон мэдээлэл өгөөч. Яаж та одоо энэ офшор данс нээсэн хүмүүстэй яаж одоо та хууль хяналтын байгууллагуудаараа дамжуулж тийм. Дана барилж байгаа тийм уул уурхаагаас ч юм уу одоо өөртөө хууль бусаар олсон орлогыг одоо хилээд байгаамаа. Энэ мөнгийг бол оруулж ирэх ёстой гэдгээ дээр бол одоо хүчин дэмжиж байгаа. Бас ганцаараа биш одоо улсын хурлын залам зарим залуу гишүүдтэй та бүхэн мэдж байгаас өнгөрсөн одоо оны намраас энэ оны хавар хүртэл энэ шүүх прокурор авилгалтай тэмцэх газрын дарга нартай эхлээд тэмцъя. Энэ хүмүүс байгаа тохиолдолд энэ гадна дотн байрлсан мөнгө орж ирэхгүй байна гэд өнөөдөр монголчууд маань талбай дээр 80-100 мянгараа өвлийн дун үүдэнд жагсаж байгаад энэ хүмүүсийг одоо ажлаас нь чөлөөлсөн мэдж байгаа тийм ээ. Энэ болвол ингээд манай Монгол оронд авилгалын асар том шүлжээ сүүлийн 10 гаруй жил маш гүн бат тогтсны жишээ. Энтэй тэмцээд ингээд явж байгаа. Мэдээж энийг бол оруулах ёстой гэдэг дээр хатуу тэмцэнэ. Энэ бол тийм амар ажил биш байна гэдгийг өөрийн биеэр одоо туулж байна. Та нар Монголд очиосоо Монголдо очиж энд авж байгаа цалингаасаа дутхгүй цалин аваасаа энэний тулд Монгол орон тэнд ажлын байр бий болгоосоо аж үйлдвэр сэргээсээ босоосоо л гэдэг. Харамсалтай нь энийг нураадаг, унгаадаг. Сая та нар харж байгаа бох. Америк явлаа гэхэл янз бүрээр дайрж байгааг харсан тийм ээ? Харсан уу? Энийг бол иргэд хийгээгүй ш. Энэний ард нөгөө улс төрчдөл байж байгаа.
Энэ хүн тэр Америкт очиж юугаа мартсан, яах гэж явж байгаа, хэнтэй уулзах гэж гэдэг юм уу? Ингээд явж байгаа гэж нард нөгөө улс төрчдөл байж байгаа. Бид тэрийг хагарал өөрсдөө монголчуудын нэгдэл үүсчээж энэ одоо нэг юмны төлөө бид тэр зорж ээж энэ ус хөгжнөө. Би бол маш амархан хөгжнө гэж бодож байгаа. 200 мянган хүний ажлын байрны л асуудал. Энэ бол маш жижигхэн асуудал байхгүй. Одоо хамгийн гол нь энэ сүүлийн 20 жил болсон энэ одоо шүлжээг л нураах нэн тэргүүнд. Ийм л зүйл байна. Аж үйлдвэр хөгжих ёстой. Түүхэн идэг боловсруулдаг болох ёстой. Хөдөө аж ахуйн салбар босох ёстой. Нүүрс зис алтаа боловсруулах ёстой л гэж маш энгийн юмыг л одоо та нарын энд өнөөдөр хийгээд байгаа зүйлийг л би ярьж яваад байгаа. За ингээд уулзалтаа өндөрлөө, та бүхэнд баярлалаа. Цаг нараа гаргаж ирсэнд.